Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компани Өмнө Говь, Дунд Говь аймагуудад ажиллаж, нутгийн иргэд, оюутан залуус, малчид, тээвэрчдийг төмөр замын мэргэжилтэн болгон бэлтгэх нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд төмөр замын салбарт нутгийн иргэд гэр бүлээрээ нутагтаа ажиллах, амьдрах боломжийг танилцуулан нийгмийн асуудлыг инхүү шийдвэрлэх жишгийг тогтоосон байна. Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компани өнгөрсөн 5 дугаар сард China Energy Cox жих нүүрс компанитай нүүрс тээвэрлэлийн урт хугацааны гэрээ байгуулсан. Ингэснээр 5 толгой гавшин сухаа чиглэлд 7 хоногтоо нэг галт хэрэг явдаг байсан бол өдөртөө 8-аас 11 галт хэрэг болж нэмэгдсэн байна. Энэ хэмжээгээр ачаалал нэмэгдэж боловсон хүчин нэн шаардлагатай байгааг онцоллоо. Ер нь аль болохоор төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт одоо иргэдийг нүүлгэн шилжүүлэх хамгийн гол юм бол ерөөсөө дэд үтсээс л. Өнөөдрийн бидний зорж ирсэн Өмнө Говьд ажиллаж байгаа одоо ажлууд 3 одоо төрлийн ажилтай явж байгаа. Нэгдүгээрт бол бактерийн салбарын 100 жилийн байгаа хийх гэж байна. За хоёрдугаарт бол одоо бид нэгэнт барьсан төмөр замаа нутагшуулах ажлыг хийнэ. Нутагшуулна гэдэг маань бол та бүгд мэдж байгаа одоо хойд бид нар босоо тэнхлэгийн Сүхбаатар одоо Дархан, Улаанбаатар, Чойр сайн шанд замууд гэсэн одоо босоо тэнхлэгийн төмөр зам бол дандаа орон нутгийн иргэд ажилладаг тогтцсон юм одоо зам. Энийг одоо яг энэ жишгээр Өмнө Говийн энэ замыг бол одоо ийм ээлжийн системтэй биш орон нутгийн иргэд өөрсдөө ажиллаад эндээ ажиллаж амьдарч төмөр замаараа одоо тээврээ хийдэг. Энэ нөхцөлийг хангах үүднээс энд ажлын байрны өдрөлөг зохион байгуулах гэж. Монголын төмөр зам компанийн хувьд бол Өмнө Говьд бол гол суур өвчтсөн маань байдаг. Өмнө Говь аймаг, Дунд Говьд, Орон Говийг хамарсан манайх 650 гаруй километр төмөр замыг эзэмшдэг. Үүний 430 орчим километр нь бол Өмнө Говь аймагт байдаг. Тэгээ Монголын төмөр зам компани өнгөрсөн 5 сард China Energy компанитай бол урт хугацааны тээвэрлэлтийн ачаа тээврийн гэрээ байгуулсан. Үүнийгээ дагаад бид ачаал их нэмэгдэж байгаа. Энэ хэмжээгээр одоо хүн хүч, боловсон хүчин нэн шаардлагатай байна. Монголын төмөр зам компани өнөөдөр 1300 орчим боловсон хүчинтэй үйл ажиллагаа явуулж байгаагийн 1100 орчим нь бол одоо Өмнө Говь аймагт ростроор ажиллаж байна. Тэгээ рострыг бид бол цаашдаа халах юм бодлого явуулж байгаа. Аль болохоор орон нутгийн иргэдийг байнгын эндээ ажиллаж амьдардаг. Энэ талаараа бас компанид одоо зардал мөнгөө бууруулах, орон нутгийн иргэдийг хамруулснараа бас энд нийгмийн асуудлын шийдвэрлэх, дээр нь нийгмийн асуудлын хүрээнд ажилчдынхаа хүүхдийн сургууль цэцэрлэг, орон сууц гэх мэт асуудлыг төлөвлөгөөтэйгээр шийдэхээр ингэж ажиллаж байна. Монголын төмөр зам төрийн өмчт хувьцаат компани нь Өмнө Говь, Орон Говь, Дунд Говь аймагуудад төмөр замын мэргэжлийг сурталчлах, мэргэжил олгох богино хугацааны сургалтуудыг шат дараалтай зохион байгуулж байгаа юм байна. Тухайлбал ачаа вагон хүлээлцэгч, вагон үзэгч засварчин, ичид тэрэгний засварчин зэрэг мэргэжлүүдээр 37 хүн сургалтанд хамрагдан төгссөнөөс 13 төгсөгчийг компанид шууд ажлын байраар хангасан байгааг онцоллоо. За өнөөдрийн өдрөлгт Улаанбаатар төмөр замын Политехник коллеж, Улаанбаатар төмөр замын их сургуулиас манай төлөөллүүд ирж оролцож байна. За өнөөдрийн өдрөлгийн одоо хамгийн гол асуудал юу вэ гэвэл бид ажлын байр хүний нөөцийг бүрдүүлэхэд суралцагч хамгийн чухал байдаг. Энэ үүднээс бид бол одоо сургуулийнхаа танилцуулгыг энд хийж байна. Тэгэхээр маш олон хүүхдүүд, залуучууд ирж одоо танилцуулгатай мань танилцаж санаа бодлоо асууж энэний дагуу бид бас санал зөвлөгөөгөө өглөө. За манай дээр бол элчтэрний засварчин, зүтгүүрийн туслах машинч, ачаа вагон хүлээлцэгч, өртөөний жижүүр, замчин, тохиол төвлөрөл хариулгын монитор, эрчим хүчний монитор гэсэн мэргэжлүүдээр бол вагон үзэгч, засварчин, зөрчилсөн вагоны үйлчлэгч гэдэг энэ мэргэжлүүдээр бол 1 жилийн сургалтаар бид авдаг. Үйл ажиллагааны үеэр бүгд найрамдах Хятад ард улсын төмөр замын мэргэжлийн технологийн коллежтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд 9 оюутан 100% тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдаж төмөр замын мэргэжлэр 3 жилийн хугацаанд суралцах эрхэм батламжаа гард авсан юм а.